Голомт банкнаас Монгол Улсын эдийн засгийн гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийг түгэжүүлэгч бизнесүүдийг дэмжих зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Алтны форум арга хэмжээ өнөөдөр амжилттай зохион байгуулагдлаа. Голомт банкнаас зохион байгуулсан энэ удаагийн Алтны форум арга хэмжээнд Монгол Улсын алт толборлагч тов аж ахуйн нэгж, уул уурхай машин механизм, тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нийлүүлэгч байгууллагын 300 гаруй төлөөлөл оролцож, уул уурхайн салбар тэр дундаа алтны зах зээлийн орчинд гарсан өөрчлөлт, түүнд нөлөөсөн хүчин зүйлийн талаар хэлэлцэж, ирээдүйн төлөв байдлын тухай санал бодлоо солилцлоо. Болсон уул уурхайн салбарын лидерүүд өнөөдөр цуглаж тулгамдж байгаа асуудлууд, ямар боломжууд байна, хамтын ажиллагаа юу болж байна. За ер нь одоо эдийн засаг, геополитик юу болж байна. Цаашлаад одоо санхүүгийн боломж, санхүүжүүлэх боломжууд юу байна гэдгээр ярьдгаараа энэ арга хэмжээ байна. Маш чухал арга хэмжээ болтгоо. Тэгээд өнөөдөр энэ танхимд бол 300 гаруй одоо алтны салбарын, уул уурхайн салбарын лидерүүд, бодлого тодорхойлогчид ирсэн байна. Тэгээд маш сонирхолтой илтгэлүүд, тулгамдж буй асуудал. За хамгийн гол нь хамтарч одоо Монгол Улсын эдийн засагт ямар хувь нэмэр оруулах вэ гэдэг дээр онцолж ярилцсан юм өдөр болно гэж бодож байна. Алтны форум арга хэмжээгээр дамжуулан Голомт банкны эдийн засаг санхүүгийн мэргэжилтнүүд дэлхийн эдийн засаг хийгээд алтны зах зээлийн нөхцөл байдал, цаашдын төлөвийн талаар судалгаа мэдээллийг зочдод өгч, эрсдлээс хамгаалах арга хэрэгслүүдийг танилцуулсан юм а. Мөн энэ үеэр хүн даацын машин механизм, тоног төхөөрөмж нийлүүлэгч, худалдагч байгууллагуудын нээлттэй бүүтүүд ажилласан оролцогч, зочдын хувьд шин тоног төхөөрөмжүүдтэй газар дээр нь танилцсан, мэдээлэл солилцож хамтын ажиллагаагаа эхлүүлэх боломжийг олгож чадсан юм а. За алтны салбар бол ялч одоо стратегийн түүхэд, за валют татах бас их гол түүхэд учраас энэ ханган нийлүүлэгчид, за уул уурхай алтны үйлдвэрлэл боловсруулах үйлдвэр явуулж байгаа чиглэлийн компаниуд маань нэгдэж ер нь нэг одоо үзэл саналаа, за төрийн бодлого, за энэ Монгол улсад хэрэгжиж байгаа төслүүдтэй холбоотойгоор бас саналуудаа нэлээд сайхан солилцдог ийм уламжлал болсон уулзалт байгаа. За тэгэхээр энэ уулзалтанд бид бас хаалттай ресурс компани зүгээс жил болгон идэвх зүтгэл гаргаж бас оролцдог, дэмжиж ажилладаг. Алтны форум 2026 арга хэмжээнд салбартаа тэргүүлэгч манлайлагчдыг нэг дор цуглуулан уул уурхайн салбарыг цаашлаад улс орны эдийн засгийг хөгжүүлэх оновчтой шийдэл боломжийг хамтдаа эрэлхийлсэн үр дүнтэй үйл ажиллагаа болж өнгөрлөө. Голомт банк цаашдаж Монгол Улсын алтны салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудад зориулсан олон арга хэмжээ бүтээгдэхүүн үйлчилгээг хэрэгжүүлэхээр төлөвлөд байна.